одоо ингээд бидний өнөөдрийн одоогийн сэдв бол эдийн засгийн хөгжилд нийтийн захиргааны нөлөөллийн тухай асуудлыг ярилцъя гэсэн бодолтой байна. За чийл наадах юм гэдэг байна. Энэ л ярих юм юу? Нийтийн захиргаа гэдэг нь надаас бодож байна. Чиний үндсэн мэрэгжил чинь. Тэгэхээр захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь эдийн засгаа дэмжсэн. Эдийн засгийнхаа хөгжилд түлхэж болж өгсөн. За бүр үгүй ядахта саад бэрхшээл учруулдаггүй ийм үйл ажиллагаа байна. Нийгэм бол захиргаагүйгээр оршин тогтнох боломж байхгүй. Захиргааны байгууллага гэдгийн үйл ажиллагааных нь нэлээд ихэнх хэсэг нь бол нөгөө хяналт шалгалттай хориоцоор ийм зүйлсүүдийг. Энэ нь бол эргээд нийгмийн ялангуяа эдийн засгийн үйл аж ахуйн үйл ажиллагаанд муугар нөлөөлөх явдал маш их байдаг л да. Өдөр тутам аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүсийн гомдлдог нэг гомдол бол энэ захиргааны хүн суртал чинь ямар хэцүү юм бэ? Ийм захиргааны хүн сурталтай ийм дарамттай газар бидэрт бизнес эрхлэхэд маш хэцүү байна. Ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийн зүгээс гарч байгаа гомдол бол ер нь ихвчлэн ийм төрлийн гомдлууд байдаг. За мэргэжлийн хяналтын албанхантай холбоотой, янз бүрийн бүртгэлийн албанхантай холбоотой, янз бүрийн одоо энэ янз бүрийн татварын албанхантай холбоотой, янз бүрийн хяналт шалгалтын байгууллагуудтай аудит одоо өөр юу гэдэг эдгэртэй холбоотой хил гаал тэгээс одоо цагтаагийн газар гэдэг. Тэгэхээр энэ талаар таны одоо бодол илүү сайхан багшаа. Ер нь яг одоо бизнес эрхлэлтэй харахад энэ асуудал дээр нэлээд асуудалтай ханддаг юм байлээ. За би бол хөндлөгөөс нь ажиллаж тэгэхээр бол асуудал маань өөрөө энэ нийтийн захиргаа гэдэг зүйлийн үндсэн мөн чанар нь энэ хаснаар ерөөсөө яг энэ тухайн нийгэмд харилцааг хамгийн зөв зөвдөрөстэй байлгах хэлсэн байх ёстой гэж яриад зарим Европын орнууд болохоор энэ хяналт шалгалт хориоцоо хязгаарлалтын зүйлийг хацгүй чөлөөлөх тал руу явж байна. Зарим хязгаарыг авсны дараа бол тухайн бизнесийн салбар тухайн орчин хэвчээвч байгаа гэдэг юм дүгнэлтэнд хүрсэн. Тэгэхээр одоо манай жишээ нь бүх үйлсний бүтээгдэхүүн дээр MNS гэх нэг стандарт тавьчихсан. Гэтэл Польшд бол цэвэрсний стандартыг жишээ нь авч үзсэн байна. Тэгэхээр энэ нийтийн захиргааг ямар үед нь байлгах вэ, ямар үед нь чангах вэ, ямар үед нь чөлөөлж өгөх вэ гэдэг тэр тогтолцоогоо бид харах хэрэгтэй гэдэг ийм зарчил байдаг юм шиг байна. Тэгэхээр манай хувьд бидний харж байгаа бизнесийг боожж явж байгаа хөгжиж байгаа докторч чадаагүй бизнесийг ерөөсө төрөнгөтл тэр нийтийн захиргааны хүнд суртал, захиргааны дарамтууд хүчээд авдаг тэр бол алдаа юм байдаг шиг санагдав. Гэтэл түрүүний жишээгээр Польш улсад усны стандартыг авсан чинь бидний бодлоор стандартгүй хяналт шалгалтгүй болчихоор ус нь өөрөө усны чанар муу найз үүсэх болчихгүй гэсэн хардлага байсан. Тэсрэлэр усны чанар өөрсдийн чанар асар өндөр түвшин байна. Тэгэхээр тэр нийтийн захиргааны хүрээнд тавьж байгаа тэр стандарт гэдэг нь зүгээр нэг юм хэмжүүр байдаг болохоос цаашаа хөгжих боломжийн ч гэсэн заримдаа өгөөсөрдөг юм хүчнээр болчихлоо. Өөрөөр хэлбэл хязгаарлалт болоод саад дотор болоод усан дээр MNS тэр стандарт ISO 9001 стандартыг хангасан болоо гэдэг тэр хэмжүүрээр тавьчихж байгаа. Өөрөөр тэрнээс цаашлах боломжийг нь бас заримдаа хязгаарлалт. Тэгэхээр их өндөр хөгжсөн үед бол хязгаарыг авч өгдөг. Бас хэд дор байгаа үед хязгаарыг хүчтэй тавьдаггүй. Хөгжлийн дунд түвшиндээ бол хязгаараа зөвшөөрлөө явуулдаг гэсэн ийм гурван түвшин байдаг гэж явагдаа. Тэгэхээр манайд бол ялгчгүй багт нь бид тэр татвараа хяналт шалгалтаар хориоцооруудыг бүх зүйлээр ингээд боомжиж байгаа юм байна. Татварч гэсэн бас нэг нэг гол үүсгэж байгаа хэлбэр мөн. Гэтэл бид нар өнөөдөр өөрснийгөө хөгжингөө орнуудтай харьцуулаад Монгол татвар багтаа ус гэж яриад байгаа юм биш. Хөгжиж байгаа орнд угаасаа татвар хязгаарлалт нь хацсангүй боож гэсэн баг болтой гэдэг тийм онцлог хандлага практик судалгаанд байна. Тэгэхээр бид нар бол хөгжлийг зөв хөгжлийг хаалгуулж энэ захиргааны арга хэмжээгээ ямар хүрээнд барих вэ гэдгээс бодох хэрэгтэй. Ер нь бас нэг юм бодогдоод байгаа юм л да. Тэр нэг юм их уян хатан баймаар юм шиг байна. Тэг чинь бид нар бол нэг тийм тогтчихсон нийгэм биш шүү дээ. Америк шиг 200 жил болчихсон, Англи шиг 400 жил болчихсон юмны тухай яриаг бид нар 20 эдгээр жилийн дотор л ярьж. Юм дүнгиж нэг босоод хөл дээрээ зогсоод хөргөж байгаа явах гээд оролдож. Жишээ нь манай автозамын стандарт гэдэг чинь бол нэг 5
сантиметрийн л асуудал байдаг шүү дээ. Тэгээд тэр чинь бол өөрчлөлий одоо олон жил ярьж байгаа. Бас их хурл би сууж байхад энэ бол яригддаг байсан асуудал. Энийг өөрчлөё гэдэг. Тэр стандартын өөрчлөлт тавьчих дээр л тэрний чинь санхүүгийн хөөсөөрөнд гаргаж ирээд тэрийг аваад явах хэмжээний компани бол байхгүй л байгаа байхгүй. Тэгэл зам хэрэгтэй. Тэгтээ чинь тэр замаа чинь хэн барих вэ гэхээр эцсийн дүндээ бол гадны компаниуд л орж ирэл барих болж байгаа юм л да. Тэгэхээр одоо хамаг ажлаа хятад руу шилжүүлж чухлаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнгүү байл нэг бөөшөөгөө явна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж одоо явъя гэхээр чинь нэгэнт өөрийнх нь компани санхүүгийн эрх болцоо байхгүй байгаа тохиолдолд санхүүгийн зах зээл рүү хандах хэрэгтэй байхгүй. Гэтэл манай Монголын дотоодын санхүүгийн зах зээл маань өөрөө ямар хөө янзтай байгаа шүү дээ. Яг энэтэй холбоотой нэг юм асуудал босч ирж байгаа. Эдийн засгийн хөтлөн удирдахад захиргааны байгууллагын үүрэг барайл онцгой өндөр чухал. Ялангуяа орчин үеийн нийгэмд эдийн засгийн хөтлөн удирдлаа гэдэг чинь маш их хэмжээний задлан шинжилгээ, анализ, зөв шинжилгээний ажлуудыг хийх шаардлагатай. Эрдэмтдийн одоо тархитлагыг ашиглах хамгийн чухал хэрэгцээ. Тэгэхээр энд бэлтгэхэд захиргааны оройр нэгдүгээрт ямар утгаараа нэгдүгээрт өгөхөөр зэрэг статистик мэдээ. Хэрвээ статистик мэдээнүүдээр бүрэн биш худлаа авах юм бол нөгөө задлан шинжилгээний ажил маань, зөв шинжилгээний ажил маань, боловсруулалтын ажил маань өнөөдөр захиргааны ажил хийж байгаа хүмүүсийн толгойн дууд үндсэндээ ганцхан юм үлдчихэж байгаа шүү дээ. Би яаж гарынхаа үсгийг айкууган шиг өндөрнөр гарах вэ гэдэг тийм л юм бодож байгаа. Өнөөдөр би энд явж байгаад бас нэг хоолны газар ороод хоол иддэг л дээ. Тэгээд тэр үйлчилж байгаа хүмүүс тэр дарга зэрэг нь байдсан бол эзэн байдсан бол асуудаг яаж юу болж ингэж нэгэн дугаар л хэлж байгаа юм шүү дээ. Мэргэжлийн хяналтын бол энийг бол зүгээр л эрдвэл хувийн орлогын их өсөр болгож байгаа. Цагдаагийн байгууллага ялгаа байхгүй. Тэр чинь хороо хорныхаа цагдаатай найрна шүү дээ. Одоо дүүргийнхаа цагдаатай найрна. Тэд нар чинь нөгөө 12 цагт нь орж ирээд хаана энэ төр гэдэг чинь 12 цагаас хойш арх зарж болохгүй гэж байгаа. Гэтэл 11:45-д нөхөр орж ирээд арх худалдаад авчихсан байж байгаа. Ширээн дээрээ уугаас сууж байна. Яг хуулийнхаа дагуу 11:45-д нь авсан, 12-оос өмнө авсан. Гэхдээ цагдаа орж ирээд чиний ширээн дээр арх өгч. Би 11-д авсан шүү дээ. 12 цагаас хойш зараагүй шүү дээ гэж хэлэхдээ тэр ямар хамаа байдیں۔ Чи ингэсэн байна, тэгсэн байна гэдэг. Тэгэл нөгөө шантажтал авдаг. Би энийг яг сонссон жишээг л ярьж байгаа юм л да. Энэ дээр юу харагдаад байна вэ гэхээр бол эрдвэл ямар нэгэн эрх мэдэл албан тушаалаа ашиглаад тэрийг бусдыг дарамтлах, бусдыг дээрлэх, одоо дарангуйлах, шантаж хийх рекетийн хэрэгсэл болгочод байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр энэ төрийн албанд чинь ийм байгаа тохиолдолд төр гэдэг маань бол угаасаа л нэг тийм л харагдаж байгаа. Хин ч итгэхгүй болчихж байгаа. Тэр чигээр эднэр нэг ийм нөхдөдтэй дээрэж ялгаа байхад оруулах. Тэгээд дээр нь байгаа хүмүүс ч гэсэн тэгж яриулах хүндэслэл бол хангалттай гэж байгаа л да. Тэгэхээр түр чи миний хүндэс сэдв нөгөө статистикийн мэдээ баримтуудад байна. Захиргааны байгууллагын нэг онцгой үүрэг нь бол эдийн засгийн хөгжлийг доктортой хөгжлийг нөгөө бага байдлыг нь үнэн бодит байдлыг нь статистик мэдээгээр дамжуулж илрүүлж гаргаж ирж байгаа шүү дээ. Яг үүндээ бас тэр статистик мэдээнүүд маань хэр байна гэдэг нь одоо тэр сая бидний ярьж байгаа захиргааны байгууллагууд үүрэг маань бол яг үндсэн тэр нийгмийг хөгжүүлэх, нийгмийг эрүүл ахуйгаар хангах, нийгмийг аюулгүй байдлаар хангах гэдэг тэр үүргээс арай өөр болчихсон. Үндсэндээ тэнд очихын гол зорилго нь бол нэг тамхтай, нэг гарын үсгтэй, нэг үнэмлэхтэй байдаг. Тэр үнэмлэхээ ашиглаж өөрсдөө яаж орлогоор хангах уу гэдэг бол гэтэл статистикийн талдаа ч энэ асуудал бас өөр. Жишээ нь бид манай хүрээнд байдаг нэгтлэн бодох бүртгэл гэж ярьдаг. Сангийн яамнаас гаргасан мэдээлэлээр Монгол улсын аж ахуйн нэгжүүдийн 80% нь олон улсын стандартад хангасан нэгтлэн бодох бүртгэлээр яваад байна гэж ярьдаг. Гэтэл олон улсын байгууллагаас гарахад яг баг эсрэг тоо гардаг. Тэгвэл Монгол улс санхүү нэгтлэн бодох бүртгэл тайлгналын олон улсын стандартад орж чадаагүй байна гэдэг. Тэгэхээр төрийн байгууллагын зарим талаар өөрийгөө хамгаалахын тулд буруу статистикээр биднийг хангаад байгаа юм биш. Буруу мэдээлэлээр хангаад. Гэсэн ийм эргэлзээ бол гарцаагүй төрж байна. Монголчуудын шалгасан хямсан тэр зүйлийн дагуу 80% нь хангаад ирдэг. Дэлхийн банк гадны байгууллагуудын харснаар бол нэг 30-40% тал явж байгаа энэ ажил гэж хэлдэг. Тэгэхээр энэ байгууллагуудын статистикийн мэдээ цуглуулж гаргаж байгаа байдал нь хэрэгэлзээ. Ажлын байрны мэдээллийг гаргаж байгаа байдал нь хэдэн банкуд руу уцтал, хэдэн яамнууд руу уцтал, ерөөсөө энэ жил банкудаас хэдэн өмнө хэдэн ажлын байр бий болохоор зээл авсан бэ. Тэр зээл нь цаана хэрэгцээ хэсэг бас их сонирн биш. Тэгээд энэ зээлийн олголтоор ер нь хэдэн ажлын байрны төлөө зээл олгосон байна. Ингээд ажлын байрны хэмжээг гаргаад ирж байгаа жишээтэй.